нутгийн ахан дуус шавнар минь ээ. Та нар сайхан хаваржиж байна уу? Та бүхэндээ ажлын амжилт хүснэ. Манай аймагт химийн олимпиадын 35-ын даваа болж явагдаж байгаа явдалд энийг сонсон гутаа Ахмад багш би хосгүй баярлаж байна. Энэ бол манай одоо энэ орон нутагт болсон олимпиад ийм хэмжээгээр явагдаж байгаагүй учраас энэ хүүхдүүдийн хэрхэн сурч барьж байгаа, багш нарын хүүхдээ хэр зэрэг сургаж байгаа, ерөнхийн ханш байдлаа мэднэ гэдэг бол дараагийн он жилүүдэд асар их нөлөөтэй юм гэж их улам их омгшиж байна. За манайхан бол ер нь химийн олимпиад, уралдаант шалгалт, ЕС-ийн шалгалтанд багаараа хим биологийн секцийн багш нар бүхэлдээ хамтран ажилдаг байсан. Тийм ч учраас манай сургалт бол нэлээд өндөрт явж ер нь дээхэн үедээ бол айргийн тавд манай хим биологийн секцийн ажил байнга ордог гэж манай долгор багш маань биднийг хэлж омгшуулж байсан. Долгор багшийн үг бол алт. За одоо та нар тэгин шүү гэхдээ тэрийг бид ягштал биелүүлдэг байсны ач гавья гэж боддгоо. Ингээд одоо химийн хичээлийн сургалт амжилттай улсад нэр төртэй явсны учраас манай аймгийн багш нар дотроос гавьяат багш 5 төрсөн. За долгор багш маань Баатар сүх, Төмөр муун, бүрэн хишиг намсраа гэсэн 5 хүн байдгийн. Тэгээ одоо ч энэ химийн хичээлийн сургалтын хэм хэмжээвэл доошлоогүй сайнаараа явж байгаа гэдэгт үл би итгэдэг. Ингээд хүүхдүүд нь зайлшгүй олимпиадад орохоо ирсэн 21 аймаг 9 дүүргийн нийт багш нартаа, шавнартаа улам их амжилтад оролцож зорьсон хэрэгээ сайханаар бүтээгээд одоо саадгүй сайхан буцхын ерөөлийг дэвшүүлье. За ингэж орон нутагт одоо улсын олимпиадыг явуулж байна гэдэг чинь тухайн хичээлийг сонирхох сурагч багш нарын маань сонирхол өрнөө. Эцэг эхчүүд ч гэсэн одоо мэддэг, чаддаг газраас ирсэн хүүхдүүдтэй өөрсдийнхөө хүүхдийн зиндаг харж цаашаа суралцуулахын ач холбогдлыг түгэн дэлгэрүүлэх юм гэж багшны хувьд би их үнэлж байна. За бэлтгэн олимпиадад бэлтгэж очиж байсан хүүхдүүд маань амжилттай оролцож хүүхдээ хөтлөөд зам хөндлөн гарахтаа хүртэл олимпиадынхаа тухай хүүрнэн ярьж хичээн бахархаж байсныг би дурсан санаж байна. За багшилж байх хугацаанд бол олимпиадад 70 оноос бэлтгэж оролцож байлаа. Оролцсон хүүхдүүд бол бас амжилттай. Тэр амжилттай оролцсон хүүхдүүдийг онцолж хэлэх юм бол Баатар хүүгийн болор туяа улсад химийн олимпиадад оролцоод их сургуулийн химийн лицейд суралцах эрхийн бичгээр шагнуулж мөнгөн медаль хүртэж байлаа. Одоо тэр хүүхд маань их эмч зөвлөх хэмжээний эмч юм аа. За энэ олимпиадад орж байсан, шалгалтанд орж байсан хүүхдүүдээс миний хувьд одоо маш олон доктор, олон гавьяат эмчнэр төрсөн. Хамгийн том цолтой нь Мие гомбын авраг хөдөлмөрийн Баатар цол авч баярлуулсан байгаа. За би энэ өндөр хааны 10 жилийг төгсөж очсон. 63 он төгсөөд 68 он төгсөж ирлээ. Намайг төгсөөд ирэхэд миний химийн багш долгор энэ гавьяат багш маань тэгэд аваагүйс л да гавьяат магт байгаагүй юм чинь.
намайг хүүчирж уулзаад за миний хүү хаана хуваарлагдсан бэ гэхэд намайг би бэрхэд хуваарлагдсан гэж хэлэхээр чи бэрхэд явах учир байна уу чамд чи явах юм уу гэхээр би бас бодж илээс ингэж асууж байна. Би явсан гэсэн байхгүй яг намайг хуваарлаад л тавьцсан багшаа гэсэн чи би чамтай хамт ажилламаар байна. Чи багштайгаа хамт ажиллах уу гэж асуухад доошоо харж ирсэн хүн нүдээ дээш үргэж багштай хосгүй байрлсан бас үнэлэгддэг сурагч байжээ. Багштайгаа хамт ажиллаж би сайн багш болох юмсан гэсэн тийм хүсэл төрж ирсэн. Ингээд ер нь би бол их азтай хүн 1-р ангийн манд багш гавьяат 10 жилийн манд багш 7 багш гавьяат их сургуулийн багш намайг дипломд удирдах байсан мэдээ юндан багш гавьяат ингээд хэдэн гавьяатын гараар орсон одоо их ном сонссон хүндээ эндээ би их баярлдаг. Сайхан хүүхдээ яг нэг багш хүний дүүгээр харьцах юмыг эдрээсээ сурсан. Манай юндан багш бол диплом хамгаалахад би бэлчээд байж хахад тэр төгсгөнгийн оюутнаар заагуур мод бариулаад за чи яар чи мэдэх чадах юм чинь бол элбэгдээд илүү гарна. Тэр ярианы урлаг гэж байдаг ингээ намайг ярилсан чинь за зургийнхаа энэ талд гарахтаа гараа ингэж ухаасгавар энд гарахтаа ингэж ухаасгавар гэд бүр детальчилдаг байсан. Тэгээд юу гэнтэн тавьж ирсэн ингээд тасалчихгүй нөгөө сонсч байсан юм аа. Би гайхаад ингэсэн чинь энэ юу сонсогдож байна намсараа мэдхгүй гэдэг тэгсэн чинь дахиад өнөхөө тавиад яасан чинь би нусаа татдаг байсан юм аа хай тэрийг сонсгочод энэ юу гэсэн багшаа би нусаа татчих за энэ чинь л чамайг ер нь тусгүй үндгийн төргөн шүү твцсэн самдарсан юм шиг байна чи одоо юугаа нусаа татахгүй ярин шүү гэж яриулж ирсэн тэрийг интервью бас бодъё яг хүүхдэд өөрт нь детальчилж сургалж явуулна гэдэг бол үнэхээр өөртөө энэ багшилж яадаг вөхөр хайхрах хөөхн хэдээд ажиллагч байдаг янз бүрийн юм их бидээ чийш өөрөө сурагч байсан мэдлгүй л яах вэ. Тэгээ би ийм сайхан хүмүүсийн гараар юу хүмүүжсэн багш болсон хүн. Багш маань хурц ирээд гэж хэлэхэд би нэр аяйгүй баярлсан. Би өөрөө бэрх явах дургүй байсан. Би чамтай ажилламаар байна гэхээр би багш маань намайг тоож ийн гэдэг айгүй өнгөрчж байгаа шүү дээ. Тийм л байлаа да. Одоо хамгийн анхны шавж 68 оны 5 дугаар ангийн хүүхдүүд миний тэрч. Тэр анги удирдсан цагаас сайн байсан. Манай тэр ангиас эвлийн 18 дугаар их хурлын төлөөлөгч төрж байсан. Тэр үед хурлын үйл ажиллагаанд бас сурагчид явдаг байлаа. Манайхан чих урлаг спортоор дэндүү сайхан гарамгай анги байсан. Тэгээ спорт гэхээр чинь би залуу хүн байсан. За волейбол сакслуу сакс тоглоно шүү дээ тэдэнтэй. Зугаалгаар явахтаа бол октоудад дийдээ тэд нар явах юм бол би дунд нь ороод барилдчихна. Одоо нэг иймэрхүү онгоорхуу юмнуудыг одоо ангиудаараа нийлэхдээ ягшаа нэг тэрийг нэг ярьдаа гэдэг яриулдгийг. Тэгээ хүүхэд нас залуу багш ч одоо сайхан. Тэгээ цаашдаа 5 хүүхэд манайхаас гадаадд явсан. Ер нь сурлага сайтай хөдөөгийн хүүхдүүд голдуу байсан. Миний авсан ангид. Нөгөө анги бол аймгийн төвийн хүүхдүүдийн нэг анги болгоод хуваарлцсан. Ингээд 2-10 дугаар ангитай. Тэгээ бид хэдд нь яг одоо ерөнхий байдлын өмсөн зүснээрээ бол бойдоо. Хөдөөгийн одоо хөөсөн мантуу гэх нь холгүй бидний хэлдэг. Хөдөөгийнхэн одоо байдаг. Тэгтэл бид хэдд нь 2 дугаар үйлдлийн өвөлдийн амралт бодоод ирэхэд урлагийн үйлчлэг тэмцээн болно үдтэй. Тэгэд манайх чинь тэрэнд нэрээ олж ирсэн. Тэр урлагаар ч одоо тэргүүн байрлалээд тэр бүхлүүл бүх волейбол сакслуу сакс сургуулийн шигшээ багуудын бүрэлдэхүүнд орцохоор нэр хүнд бол нөгөө хөдөөгийн хөөсөн мантууга болцсон.
Эндээ би бас баярлалаа. Одоо би хөгшрөх тутамдаа багш мэргэжлийн явуулд их үнэлж үздэг. Одоо энэ ойролцоо хүүхдүүдийг ингээд нэг багш болгох гээд их оролдог байлаа л да. Ер нь багш бол сайхан шүү дээ. Одоо хаач явж байсан сумаар очиход багшаагаа түрээд юм. Тэгж өөрийгөө хөндлүүлэх хэсгийг багш өөрөө шийднэ. Хүүхэд шиг хандсан бол хүүхэд хичнээн чангалж байсан багшийг хүлээж автаа л аавна. Тэгэхээр багш гэдэг бол үгөө олж цаг үеэ мэдэрч ажиллаж чадсан бол ахинчиг, дөхөнчиг, хүндчиг их буян хийн. Тэрийг л би их боддог. Одоо яагаад хүүхдүүдээ өгөр үг хийж багш нартай бас нэг илүү болов яриад байдгийн тэрийг бол би дан хүүхд рүү чихэхгүй, дан эцэг эх рүү чихэхгүй. Тухайн багш хэлэх үгээ хатууч гэсэн зөөлөн ч гэсэн оноцтой зөв тийм юм гэх хэмжээнд л хэлдэг байх шүү гэж би энэ залуу багш нарт бүр сонсоосоо гэж бодож энийг хэлж байна. Би бодож ирж байна л да. Яг хөө миний гараар орсон яг багш хүн болвол юу байна л да. Олон байна. Тэд нэр юуг нь одоо сурж яагаад ингэж багш болох болоо вэ гэдгийг энэ төрүүл ярьдгийг. Тэгээ ардаа бол багш хүн их үлдэстэй. Тэр өрхгэр гэр оронд бүгдэнд нь анс жаргал бэлгэлдэг. Тэгээд дургүй хүн тэгэд орох юм бол хэцүү. Багш болох сонирхолтой хүүхдүүд 10 төгсөлтөө хэд гарахаараа хэн багшаа би дургүй хэн энэ нэг хуваарийг авах вэ гэд надаас тэгдэг байхгүй юу. Тэр асуулт надад их хүнд. За илүү цэвэрч явсан дээрээ дорж дондог хоёр юу хөө гэж хэлэх ч бас харж байгаа шүү дээ багшийнхаа амыг. Тэр үл аюулгүй хэцүү. Одоо энэ гавьяат багшуудад байгаа бүрэн хэсэг бас миний сав юм гэж багталтай хэлж болж байна. Тэгээд зөндөө эднийг би бүгдийг нь юу гэж хэлэх үү. Гавьяат багш болсон хүн бол ганцхан бүрэн хэсэг байгаа учраас би нэрийг хэлж байна. За сайн багш байхын тулд энэ үлрэлт энэ хүүхэд юуг мэдэх чадах ёстой гэдгийг өөрөө төлөвлөгөө гаргана. Тэрийг энэ хүүхдтэйгээ яг хэлцэж ярилцаад за чи энэ дотроосоо судлаад мэдээд асуух юм байвал багшаас асуу. Асуухгүй мэдэхгүй байгаад ингэх юм бол чи энийг мэдтгэрээ ангиас гарах явах эрэхгүй шүү гэж хүртэл би хэлдэг байсан. Тэгээ хүүхдүүд ер нь ухаантай л да. Та нар ер нь сайн суралцаж улсын сургуульд орохгүй бол хувийн сургуульч бас ялгаатай шүү. Улсын сургуулиас хувийн сургуульд орох юм бол та нар хуваар битгий аваарэ. Битгий эцэгхийн карманыг мөнгөний хоослоод байгаарэ гэж хэлэн штэ энийг муухай өгшөө. Нэхэр хүүхд бол тэрэнд дуртай, эцэг эх бол бүр дуртай. Санаас нь шахалт үзүүлнэ, дэмжинэ. Гэхдээ хэлж байгаа үг болгон багш их бол үнэн байх ёстой. Тэгэл нэгэнд ноцоо тэр тэгээд энэ ингээд хөгийн юм их биштэй манай би тэрийг юу гэнэ гэж хэлэх үү. Хэлсэн үгэндээ эзэн болж багш чадвал хүүхд чиг чамбай шүү дээ. Яг л хэлсэн үгэндээ эзэн болно. Тэгээд би хүүхдээ бас их магтан шүү дээ. Ер нь бас нэг үгээ олж хэлж залуу цагаас хичээж ажиллах ёстой багш залуу багш бол зүгээр нэг хайш яаш хичээлээ заасан болцоход мөнгө аваад явах гэвэл багшийн ажил хамгийн хөнгөн ажил. Нойртой нойргүй хонохгүй хөл хаталтай зурлахгүй. Яг багш болж хүний одоо хүүхдийг хоолнд нь залгуулна гэдэг бол хүн хөдөлмөр. Нэгэн тал тэрийг ойлгуулсан бол хүүхэд татгалзаж буцаж няцах юмгүй. Урамтай ш дээрс. Одоо урдчилсан конкурс авах за чи одоо хэдэн оноо авах уу гэж би асуудаг байхгүй юу. За хэлээд байгаарай. За 13, 14, 15 оноогоор дүндэг байхад 14, 13, 15 гэнтэйгээд хэлнэ л дээ.
Тэгээд хэлсэн оноондоо хүрээгүй бол хэлсэн оноондоо хүрээгүй тэр сэдвээ уншиж тэр өдөртөө шалгуулах зарчим барих жишээтэй энэ. Тэгээ манайхан тэгдэг юм. Багш нэг хатуу юм шиг зөөлөн юм шиг ер нь хэлж байгаа үгч нь их хоржоомтой шүү гэд намайг хүүхдүүд манд тэгдэг байсан. Тэр нь ч бас үний юм шиг байгаамаа. Би өмөрөх юм байхгүй. Тэгээ би хүүхдүүдээ үл ер нь ингээ яриад байгаа юм бол ангууд за төдөн оны сая гэхэд бол магтаад л унах шүү дээ. Тэгээ мууг нь хараад л тэр муу гэдэл өөр зэрэгцээ ангид ороод энэ тэр муулж яриад байдаг багш энэ тэр бол өстой баг худалч хүнд их л новшин зангарч байгаа. Тэр чи ахлагынгийн хүүхдүүд бол бие биенийхээ сайн мууг сонсох сонирхолж байна. Бас найзуудын холбоос үлбэж байна шүү дээ. Тэрийг бас ойлгох хэрэгтэй. Сайныг нь бол шааруухан хүүхдийг очиод тэр ёстой юм гэхээр би тэр ангиа мэддэг байхгүй юу. Тэр ёстой сайн юм байна шүү дээ. Айгүй мундаг үлдгэсэн байна. Гэхээр л бүр нүдам нүр хачин болоод явчихдаг шүү дээ. Бас тэрийг энэ хүүхдүүд залуучууд их гархаа харах хэрэгтэй. Тэрийг харахгүй өөрөө юм мэдчихсэн юм шиг өөрийнхөө зөнгөөр явдаг юм тэр бол туйлын бороо. Тэгээд хүүхдийнхээ л итгэлийг дагаад л хүндэтгэлийн хүлээцэл бол энэ багш хатуу шаардлага тавьсан яг л биелүүлнэ. Одоо ч эдгээр маань том 70 гарчаад яваа гэхэд багш гээд учиргүй айштэй манай 93-тай багш байдаг. Чамаагүй багш чинь хэлнэ гэж айлгадаг гэж байгаа шүү дээ. Хүндэтгэл гэдэг юм их л их хайхтай бодох хэрэгтэй. Тоглохдоо тоглоно. Чангалахтаа чангална. Тэгээ манай захиралчи залуу хүн давтлага өгч байгаад гараад урд тойно ороод гүйчих адилхан. Чи нэг өдөр эдний дийлэхгүй шүү. Ангиа дийлэхгүй энэ юмнууд зөндөө байна. Чи тэгин шүүхэр хичээнэ л гэж хэлсэн. Би тэггүй ч гэж хэлв. Тэгээд надыг элэг барьж исэн хүүхэд. Ер нь гардгүйд нь би ёстой энэ насандаа баярлдаг. Яхуу багшаагаа л одоо таадуулчихна. Хөгших тусмал их бөөцөглөх юм байж тээ намайг. Шавь чинь замаалдсан шүү дээ. Жилдээ 200-аад шавь хичээл орно шүү дээ. Ангиасаад нөгөө параллел ангиуд ингээд ороод явчихаар шин тоон өсгөн үргэлжтэй л явчихна. 6 бүлэг 35-аар гэж бодоход чинь л хэд болж гин үү? Тэг өшөө нэг ангийн сургалт орно. 200-аас доош хүүхэд байдгүй юм жилд. Энэ хуучин шавнар багшаа би манайх нэг эмчтэй болох гэсэн. Танд энэ охиноо хүлээлгэж өгөө багшаа болох уу? Одоо чи яах гэсэн чи надаар үгүй. Тэг дуугарч байгаа юм да хөндөд дуугарч байгаа. Тэгэхээр за багшаа би ер нь та хоёрт гайвуулна. Гарлаа. Та энэ охинтойгоо үлдээж яадагсан ч. Хөөрхийн хүүхэд үлчээ цараа хараад суугаад байхаар за чи яв эцэгч гарлаад гэлтэй биш. Тэгээ хоёулаа ивэ болоод за миний хүү багш нь тэтгэврийн хүн даалгавар хийхгүй ирэх юм уу? Өнөөдөр заасан юмыг өнөөдөртөө ойлгоогүй бол чи ветер 8 буцсан шүү гэдэг. Би ёстой яг хийнэ гэдэг. Тэгээ гэртээ очиод ярихаар одоо энэ таны хичээлийг л үрдэл товд бариад л та юу гэж хэлсэн юм бэ? Чи сонсох дуртай байсан бол яахаа гарсан чи сонсгоо юм. Гэх мэтлэнгээр ярина. Энэ үлгэр домог бол энэ авгаагаас өчнөө гарна. Яах вэ? Би шаваараа үнэхээр бахархна. Тэгээ энийг би сайн багш болгоно гэдэг энэ охиноо энэ сайн хүүхэд байсан. Тэгсэн гэрийн бараа харагдахгүй хүмүүстэр хоёлаа багшин чинь ингэж хайж явдаг муухай ажил гэж бодсон байх. Энэ ороогүй юм. Би нэг бүр хим биологийн ч юм уу багш болгоё гэж бодсон. Энэ урлагийн авьяастай спортлог хүүхэд байхгүй. Яг багш таарах хүн байсан. Энэ ороогүй юм да. Ээж бүдэг жийсэн тэр муу харж ийн үг. Яг бит хоёр бол тийм зөрчилтэй гэрүүл байгаагүй. Манай өгөн математикийн багш юм. Тэгээ хоёулаа
цуг гараад очно эсвэл ажлынхаа заваас би энэ өдөр хэдэн хүүхдтэй уулзах хэрэгтэй байна. Өвгөн төрүүлэл явна. Нөхөө халаандаа явна. Миний ээж гэж нэг өстэй нэг дэндүү буянтай хүн байсан. Тэгээд хүүхдийг манай дүүгийн жад манай жад хоёрыг том хүүхдийн тэргэнд нуруугаар нь алдуул суудчихад сургуулиас гараад очихлог хөрх ингээ саатуулаад сууж идэг гэсэн. Тэгээ ээжийн минь нөлөө маш их тусалсан. Тэгээд манай хүн бол хэдэн жил боловсролын хэлтэст байцаагч, арга зүйч ингээд эсэн бусан гэм хийсэлтэй. Тэр нь надад бас миний ажилд бол их амжилт болсон. Ингээд таньдаа ч гэсэн би их баярлдаг. Заримдаа худлаа одоохон гарчаад ирнэ гэх мөртлөөгөө гэрээсээ гуталтаач сургууль руу гүйгэж явдаггүй над байсан нууцгүй хэлэхэд. Нийгэмд бол багш хүний нөлөө асар их байх ёстой. Багшийн үлгэрлэх чанар өөрөө багшууд их мэдлэгтэй байх ёстой. Нэг юм асуугаад орхиход төвдөрдөг багш алиг тэрх үү? Өөрийнхөө мэдлэг боловсролыг чанаржуулах хэрэгтэй. Үг яриагаа цэгцлэх хэрэгтэй. Хүүхдтэйгээ бол их дотно. Найз нөхөр юм шиг харьцах хэрэгтэй. Энийг ер нь багш нар нэг хэсэг нь дургу гэж үздэг шүү. Найз нөхөд чиг харьцахаар тэднэр чинь их сонсох дуртай. Бидний залуу үеийн хүүхэд насны юм энэ бас асууна. Тэдэндээ таарсан юм хариулна. Ер нь ухаалгаас надад шүү энэ хэд юуг нь гинэ явахад. Тэгээ яах вэ? Ер нь багш хүний нөлөө бол асар их байх ёстой. Тэгхгүйгээр зүгээр нэг орсон гарсан болцоход ингэж яваад байх юм бол хүүхэд бол мэдлэгч тогтохгүй сэтгэл санаач бас тийм хөгийн дөө. Би 75 насаар сүүлчийн морь уялтаа зогсоосон. Тэгээ сүүлд нь инхээр өөрөөсөө би шалтгаанууд болсон. Мэдхгүй бол өнөөхийг мэдүүлнэ гэд бүр зүтгээд байдаг байхгүй юу? Тэгэхээр өөрөө ядрах гээд тэгээ болсон. 75 ч бас чамралхааргүй нас л да. Тэгээ сүүлдээ нөгөө цөөхөө 2-3 аргагүй гуйсан шавнырын хүүхдийгэд би бэлтгэж ирсэн. Тэгээд одоо багш нь ядарч байна нэг цай хоолоо хийж идэхээр 2 хүн байвал нэг нь махаа хөшөглөөд ингээд дөрвөлөө хооцоогоо идчихнэ. Тэгээд тэрэндээ энэ төр бас хүүхдэгт энгийн тийм харьцаанд их дуртай. Зүгээр нэг дандаа албач хүний харьцаанаас ингээд байх юм бол ээдээ мэдхгүй дээ. Би нэг тэгж тэрийг зөв гэж бодохгүй байна. Энэ багшийн тэр ширүүн зориу харьцлаа гэдэг бол аль хүүхд талдчихсан байгаа. Нөгөө овоохоо босгоогүй шаазгаа ягаа суух вэ гэхчээр тэгээ хоорондоо одоо багш сурагч хоёр заа авчаар хэлсэн үг болгоно гэдээ ойлголтохгүй. Тийм болдог тал байдаг юм аа. Ингээд төгссөн хойно хүүхэд айгүй ярин штэ ингээд багштай. Чи яагаад энэ хичээл дээр ингэж үйдэг юм бэ? Энэ хичээлийг яагаад хийдэг? Энэ багш өөрөө тэгдэг штэ. Тэгэхээр нь дургу хүрээд идэх. Өөрөө болдгоо штэ. За чи битгий тэнэглээд чи. Өөрөө болохгүй байхдаа яадаг чи. Багцаатай байгаарай. Тэгэж хоёр биенээ ойлголцох тал муу байна. Тэр муу байгааг далимдуулаад эцэгчүүд бас их өмөрдөг болсон байна. Бидний үе чинь ингэж их өмөрдөг байгаагүй. Тэгээ энэ энтрийг л бас хин хинд нойртуулж нээлттэй тийм хилцүүлэг энтер хийх хэрэгтэй мүү гэж багш нь боддгийг. Эцэг их хүүхдүүд энтрээс холимог, багш нь тэрээс холимог. Тэр зарчим биш юм биш шүү дээ. Ингэсэн гэхэд хилдэг хэлэмгээд олонхой хүүхдүүд Ээдээ мөн сайхан хэлнэд. Хүүхдийн ухааны хүн доош нь хийж болохгүй. Да эсвэл хэлэхээр цаа чи юу яриаг гэдэг ингээд байх юм л хүүхдэлэхгүй. Эдний хөөрөг нь хөдөлгөөд авдранд нь орж явчих ч одоо тэгээд болно шүү дээ. Миний үед бол 4-10-ыг ингээд конкурст үлдээд ингээд яг чинь 4 томоо самбар манай энэ хөргөчийн нэг дээд хэсэг шиг ийм 4 самбар тавиад шүүлэг болгонохоо дүнг би тавьдаг байхгүй яг ил. Тэр чинь одоо бол энэ хүний эрхийн асуудал дүнг хэлсэн хүүхэд муучлсан гэх гээд ом яа. Тэгээ тавьцгаад ард нь ингээд нууцсыгээ чагнаад
Энэ ямар мундаг юм бэ? Энэ ямар хүүхдүүлээ гээд зэрэгцээ ангийнхныгаа сайн дэндүү мэдчихнэ. Яагаад тэрний найз тэргээд шиврэвэр хийгээд идэв шүү дээ. За тэрийг би сонсцоод дараагийн ажилд хэрэглэнэ. Мууг нь болохоор муу дүн тавилсан хүүхдүүд чинь айгүй мэрэн шүү дээ. Хий баахан дэмий ихсэн шидээр загнаснаас миний тэр самбраас хүүхдүүд их ай. Дараа одоо тэр шивнэнээс юу сонссон гэхээр за та хоёр найз гэхэд за та хоёрын чи жаахан хичээл хийхгүй байсан гэж бодъё. Та хоёр өөр бүлгийх. Чамайг хүүхдээр шалгуулахаар айгүй сайн шүү дээ. Одоо энэ байхгүй болцсон. Тэгэхээр чамайг асуудлыг харж гоод та хоёрыг нэг ширээн тааруулцдаг байхгүй юу? Хоёр өөр өнгийг шалгуулж байна шүү дээ. Тэг чин багшаа би энэ хүүхдийг шалгуулахаа болжээ гэдэг. Үгүй яагаад байгаа юм бэ энэ хүүхдийг шалгуулахад? Энэ ч өстө дажгүй шүү дээ. Хоёр минээсээ юм сураа шүү дээ та нар. Бүр нэг халуун өргөдөг байсан гэж ярьдаг. Хүүхдүүд ярьдаг байхгүй багшаа тэр ангийн тэр гэж үерхдэг барьдаг гэж ярина. Яг тэрийг анжгаад тохиолдуулаад суулгаад байдаг. Тэгээд тааруухан байснаа мэдгчээд нэг хүүхэд багшаа би ёстой нэрээ нэг 7 хоног өстө нойр хоолгүй сууж байгаад би ямар хүнээ харуулна гэд өнөөхөн нь аягүй сайжраад тэгээ улсын шалгалтын дүнгээр байдгийг бүр инх болдог гэд хүүхэд бэрхээс муу байсан 3-аас илүү дүн баг авдаг байсан. Тэр түлхүүрийг би олоод ингээд түлхүүрдсэн чинь тэр маань сайжраад улсын шалгалтанд онц авдгийг цэрэгт мордсон тэр хавар. Би дэлгүүрийн үүдэнд байжсэн цэргийн цуваа явж ирсэн. Намсраа өгшөө сайн сууж гараа. Би танд ёстойх баярлсан. Хайртай шүү гэд намайг танихгүй ч би 10-аагийн энх болд байна штэ гэхээр би дэлгүүрийн үүдэнд уйлж ирсэн л гэж боддоо. Хүүхдүүд чинь тийм сэтгүүт. Би тэгнэ гэж бодоогүй. Тэгсэн ишийн бодж явсан байгаа. Тэгээд цэргийн машинаас тэгж ясна. Бодоход одоо ч гэсэн над их эмзэглэлтэй. Тэгтээ тэр маань хатуу хэрнээ хөөхөө тэр сайн сайхан юм дээр муугар хэлэгдэхгүй гэж мэришээ тэгдэг юм байна. Бид чинь багш нарт хүний хүчийг шавхаж чаддаг юм байна гэдгээ би ойлгосон. Тэр чинь түлхүүрийг олцохоор яаж ч буруу түлхүүрээр хийгээл муугийн дуудаад байвал болохгүй. Нэмтэж одоо энэ орчин үеийн хүүхдүүдэд их хэрэгтэй дээ. Одоо багш нараа үг хэлдэх болно. Тэр чинь би үгэндээ би их баян хүн гэж ярьдаг. Тэгэхээр бид хоёр юу баян байх вэ? Хоёр багш. За гэж хэлэхээр та нар юугаараа баян энэ хоёр гэж бодож байгаа бах. Хаач явсан, аль суманд очсон, аяг цай хоод ичих улсуудаа. Тийм болохоор тэргээр баярдаг. Тэгэл хөдөө явахад л ирж байгаа сургаар л тарганы маханд би дуртай боодгон дуртай гэсэн чинь баяа дээр бэрхэд очлоо гэдгийг дуулцахаар баяа боодог хийж өгнө гэд хоёр шав маань хүлээж ийсэл гэж боддоо. Сайхан ч төөрхий би бол жоохон юмд урамшин. Нэг алдтэлмийг хүсэхгүй. Одоо ийм байх ч болно. Дээрэл түгээгч гэдэг ярилцлаганд орсондоо баяртай байна. Тэгэхээр одоо энэ ярилцлагуудад орж байгаа багш нарын өвгнээс тусгын тусгаж одоо өөртөө бас хэрэгжүүлэх юм ер нь нилээдгүй байгаа шүү гэдэгт би эргэлзэхгүй байна.